Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол параллел ертөнц гэсэн сэдвээр ярилцсан. За студиуд компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу хөтлөгч Урна Баяр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Од Мөндрийн алтан гишүүд болон илүү эргүүл, илүү бүтээлч Iron Circle компани маань хамтран ажиллаж байгаа. За нэвтрүүлэг мань NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өдрийн мэнд хүргэе хасаа. За өдрийн мэнд. За өнөөдрийн сэдэв параллел буюу одоо монголоор бол зэрэгцээ ертөнц гэх юм уу те? Зэрэгцээ ертөнц. Тийм. Ер нь гэхдээ манай энэ шинжлэх ухааны гайхамшиг, технологийн гайхамшиг дээр энэ параллел ертөнц, зэрэгцээ, тэр мультиверс, олон ертөнц энэ төр гэх те. Энэ сэдвүүд ер нь нэг хайхтар орж байгааг болохоор өнөөдөр бол бүгдийг баг багцлаач явчихна. Тэгээд энэ параллел ертөнц юу юм бэ? Манай ертөнцөөс өөр ертөнц ер нь байд юм уу? Тэр ертөнцүүд нь ямар төрөл байд юм бэ? Юу байдیں энэ төр гэдэг. Юу байж болохын энэ төр гэсэн. Ер нь юу юм гэдэг тийм ойлголтуудыг өнөөдөр ярих болно. За сайхан одоо уламжлалсаар түүхээс эхлэе явчих. За бас л нэг уламжлалсан философосоо л эхэлдэг. Бүхэл юм одоо ихэнхдээ л дан тэ эртний тэр Египтийн философчдоос ингээ эхэлсэн гаралтай байж идэг. Сайхан буудсан нөхдүүд зарим нь онцгсон байж идэг шүү дээ. За энэ философ одоо энэ параллел ертөнцийн анхдагч санаа болохоор юм атомизмээс анх гарсан гэж бас үзэж болох юм байна. Энэ их өвөрмж санагдсан надаа. Манай эртний өмнөх 5 дугаар зуунд энэ Демокрит анх нөө атомын санаа гаргасан гэдэг хэлсэн шүү дээ. Атом гэдэг юм. Уучлаарай гомбо аяа авчих нөгөө хүмүүс аян чихэн сонсогдоод байна гэдэг юм билээ. За баярлалаа. За энэ Демокрит болохоор хязгааргүй жижигхэн тийм зүйлээс одоо энэ бүтэн буюу атом гэж үзсэн. Гэхдээ энэ болохоор илүү тийм философик санаатай байсан л да. Одоо бидний бодоод байгаа шиг ингээл орчин үеийн физикийн атом хийсээ илүүтэй тухайн юм айгүй тийм гүн гүнзгий философийн санаа байсан. За юу гэдэг санаа байсан бэ гэхээр хязгааргүй жижиг, хязгааргүй олон тийм үл хуваагдах бөмбөс атомууд гэсэн үг шүү дээ, тий. Одоо энэ тэрийг л атом гэж нэрлэдэг байгаа. Хязгааргүй уудам оргуу хоосоо орон зай дотор одоо void гэж нэрлэдэг байгаа тэрийг. Тэгээ хязгааргүй урт хугацааны туршид хязгааргүй олон янзаар сэлэгдээд тэгээ аль нэг нь манай ертөнц болж үүссэн гэж үзсэн. За энэ бол ерөнхийдөө манай ертөнц яаж одоо үүссэн, яаж бий болсон, яаж ажилдаг вэ гэдгийг бол бүгдээрээ нийлүүлж тайлбарлах гэж оролцсон ийм одоо санаа байж байгаа. Тэгэхээр энэ дээр нь одоо тусгацсан дээр атмос буюу тэр хязгааргүй жижигэн гэдэг нь бид нар орчин үед энэ физик дээр байгаа, хим дээр байгаа атом гэдэг зүйл ашигласан болохоос ш яг бүр ингэ те ирээдүйд одоо ийм хим физик гарч ирнэ. Тэд нар бол ийм атомтай болно гэтэр гэж номлоог байх нь шүү дээ. Яг ийм санаа бол анх гарч ирж байсан. Гой санаа шүү дээ. Тийм. Хязгааргүй жижигхэн, хязгааргүй олон зүйлүүд, хязгааргүй удам орон зай дотор, хязгааргүй цаг хугацааны туршид, хязгааргүй олон байдлаар сэлэгдэж хагаад аль нэг нь манай ертөнц болсон. За тэгвэл эндээс нэг айгүй сонио асуулт гарч ирнэ. Тэгвэл бусад тэр сэлгэмлүүд нь яах юм гэдэг асуудал. Баахан тэр хязгааргүй олон бөөмөч ингээл сэлэгдээл ингээл байжангууд чинь нэг л манай ертөнц болсон юм шүү дээ. Тэгвэл бусад тэр сэлгэгдэх одоо тэр магадлал боломжууд нь яах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Эндээс бол ер нь бол анх энэ олон ертөнцийн ондоо өөр ертөнцүүд байж болох юм биш үү гэдэг иймэрхүү санаа гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр ертөнцүүд дотор төрөл бүрийн ертөнцүүд байж болно. Одоо манай ертөнцөөс тис өөр үж болно. Яг манай ертөнцтэй адилхан байж болно. Эсвэл манай ертөнцөөс бага зэрэг өөр үж болно гэдэг ч юм уу тийм. Ийм төрөл бүрийн ертөнцүүд бол энэ Демокритийн одоо энэ атмос гэдэг санаанаас бол гарч ирэх боломжтой гэдэг утгаар энэ параллел ертөнцийн бол анхдагч санаа болд юм байна. Гэхдээ саяын санаа бол нөгөө нэг цаг үед биш. Ингээл сэлгэгдээл нэг нь устаал дараагийнх нь үсээл байгаа юм шиг сонсогдож шүү дээ. Нэг цаг үед эсвэл үгүй нэг цаг үед гэсэн үг юм. Тийм зэрэгцээ нүүдч байгаа, зэрэгцээ биш үтч байж болно шүү дээ. Тэр сэлгэмлүүд чинь хязгааргүй цаг хугацаа байгаа шүү дээ, тий. Тэр хязгааргүй цаг хугацааны дотор чинь ингээд төрөл бүрийн ертөнцүүд хязгааргүй одоо тэр уудам орон зай дотор. Жишээлбэл одоо хязгааргүй орон зай байжангууд энд нэг манай ертөнц шиг юм үсэл, энд нэг шал өөр ертөнц шиг юм үсэл, тий. Энд нэг яг адилхан юм шиг ертөнц үсэл, хажууд нь нэг арай нэг жоохон өөр ертөнц нэ манахаас баг зэрэг өөр чимшигтэй ийм ертөнцүүд үүсээд авах боломжтой гэдэг энэ санааг л ерөөхдөө хэлээд байгаа. Тэгэхээр нэс аргагүй л дээ энэ параллел ертөнц гэдгийг бол ингээд хэлсэн байна гэдэг санаа гэж үзэж болж байна. За энэний дараа болохоор боломжит ертөнцүүд гэдэг энэ 17-18 дугаар зууны үед энэ математикч, философч Лейбниц гэдэг мундаг хүн байдаг.
одоо Ньютоны үед байсан Ньютонтэй мөр зэрэгцэж үзэлцэж явсан. Одоо би калкулус би интеграл дифференциал гэдэг тоолол байдаг шүү дээ. Тэрийг одоо би зохиосон, B зохиосон гэдэг Ньютон, Лейбниц хоёр нь ингээд зодтолж идэг. За Лейбниц болохоор тухайн үедээ бол ер нь манай ертөнц яагаад оршин байна вэ гэдэг энэ оршихуун философийн асуулт байгаа. Ер нь бол тэгэл эрт дээрүүд манай ерний өмнөх 5 дугаар зуунаас эхэлсэн биз дээ. Демокритер асуулт нь гэж атмос гэдэг байдлаар хариулсан бол Лейбниц болохоор ерөөсөө юу гэж хариулсан бэ гэхээр ер нь бол логикийн хувьд боломжтой хязгааргүй олон ертөнц оршин байна гэж үзсэн. Гэхдээ цаад ч өөрөө бас бурхан шүтдэг юм хүн. За тэнгуүтээ энэ хязгааргүй олон ертөнц дотроос энэ бурхан хамгийн төгсийг нь сонгосон гэж үзэж байгаа. За тэр хамгийн төгс нь болохоор одоо бидний амьдарч байгаа энэ ертөнц. Тэгж л таарах. Гэхдээ яг өнөө худал нь хамаагүй ямар ч байсан 17-аас 18 дугаар зууны үед мань Лейбниц бол бас нэг иймэрхүү санаа дэвшүүлсэн байж тээ бүр ингээ хязгааргүй бол ертөнц байна гэдэг тийм. Тэгснэ уг нь бол орчин үед болохоор энэ яадаг вэ гэхээр бурхныг байхгүй болох гэж санааг ашигладаг байхгүй бас тийм. Энэ манай ертөнцийг ер нь яаж хэн бүтээсэн бол гэдэг хүн бүтээгээгүй наа чи хязгааргүй болох ертөнц байж байгаад бид нар энэ ертөнцөнд л байж таарч байгаа ингээд бурхныг алга болох гэж гарч ирсэн чинь энд болохоор бүр ингээ нийлүүлээ хийцэн. Хязгааргүй ертөнц үйж хагаад хамгийн төгсийг нь бурхан сонгосон байж тээ. Одоо нэг гэсэндээ бурхан гээд айгүй олон ертөнц үүсгэж хагаад энэ айгүй гоё юм байна гэд сонгосон. Одоо бидний ертөнц анхна шүү дээ. Лейбницээр бол. За ингээд ямар ч байсан энэ 17-аас 18 дугаар зууны үед бол энэ параллел ертөнцүүдийн ойлголт нэг иймэрхүү байсан байна. За энэ бол цаашаа ингээд өргөдөгдөд за энэ бол математикчдын философчдын санаанд яваад штеп. Одоо физикчдийн санаанд орж ирэх хэвээр. Тэ хаанаас одоо энэ зүйл чинь гарч ирэх хэвээр. Одоо физик талаас нь ч бас үнэн байх хэвээр гэдэг. Тэр дээр үеийн атмос гэдэг санааг чинь сайжруулсаар байгаа. Одоо бид тэр энэ атом молекул гэдэг юм руу орцсонтой адилхан. Физикчсэн яг адилхан. Одоо Больцманы тарих гэж юм байдаг. Яг Больцман өөрөө чинь хийчихээгүүл дээ. 19-р зууны үед болохоор тэр Больцманы тарих гэдэг нэг юм сонирхолтой санаа гаргаж ирсэн. Больцман болохоор өөрөө юу гэх тэр юм статистикийн талын хүн бохгүй. ертөнцийг ер нь статистикээр тайлбарлах гэж оролцсон. Ер нь бол одоо хүртэл одоо бидний термодинамик гэж яриад байгаа. Эсвэл одоо энэ юу гэж яриад байдаг те. Физикийн үндсэн энтроп энтер гэсэн энерги хадгалагдана гэсэн энергийн хувирлал морил гэсэн бүх юмнууд бол Больцманы санаанд ингээд толгуурлж идэг. За тэнгууд энэ Больцманы тарих гэдэг нь юу юм бэ гэхээр манай ертөнц бол ингээд одоо үүссэн байгаад байна шүү дээ. Тэгээ манай ертөнц үүсэх магадлал одоо байсан болол бид нар үүссэн байгаад байна шүү дээ. Тэгвэл манай ертөнц үүсэх магадлал чинь асар өчүүхэн бохгүй юу те. Бодоод үзэлтэй 13.8 тэрбум жилийн турш одоо ингээд энэ бүх цаг хугацаа энэ бүх одоо бөөмүүд үүсэл их тесрэлт болол нар хот юу гэдгийг бүх юмнууд үүссэний эцэст одоо бид нар энд ийм яриа сууж шүү дээ те. Энэ бол яг ингээд хараад үзэх юм бол магадлал талаас нь хараад үзэх юм бол асар өчүүхэн магадлал байхгүй юу. Тэгвэл энэ өчүүхэн магадлалын хажууд бол зүгээр нэг юм аргуу хуусан дотор нэг тарих бүг гэж гарч ирээд гээд гараад ирэх тийм магадлал бол хамаагүй өндөр гэсэн үг. Одоо тэ зүгээр ингээд юу ч байхгүй жисэн гинт ингээд манай ертөнц шиг ертөнц үсээд гинт бид ингээ гараад ирэх магадлал одоо маш өчүүхэн байдаг бол миний тарих нэг хаа нэг газар үүсээд заяа. Ямар ч хамаагүй байдлаар нэг газар үүсээд. Тэнгүүтээ би ингээд миний тарих ч одоо ингээд физик талаас бол ингээ ойд орсомжтой байж байгаа шүү дээ тийм. Тэгвэл тэр ойд орсомж нь хуурмаг. Одоо анханасаа одоо тэр үүсэхдээ ийм орсомжтой үүссэн. Тэгвэл миний хүлээж авч байгаа энэ бүх зүйлүүд хуурмаг. Бас одоо ингээ харж байгаа, сонсож байгаа, үзэж байгаа бүх зүйлүүд нь хуурмаг. Тэнгүүтээ зүгээр яг тэр тарих зүгээр тэр дотроо тийм одоо ойд орсомжтой сэрдсэн бүтцсэн гэсэн үг. Одоо нэг нь зүүч шиг гэсэн. Ямар сорин жишээ вэ надад. Тийм. Энэ нэг сонирн биш. Энэ бол зүүд гэж бодох юм бол бид нар ч зүүдэлдэг үстэй тийм. Зүүд ч яг адилхан бохгүй юу. Бид нар ингээ зүүдлэхдээ аль хэдийн ингээд нэг юм дорсомжтой зүүд маань эхэлдэг үстэй тийм. Би тийм ингээд би багасаа ингэжсэн тэгжсэн сая ийм болж исэн ертөнц яагаад ийм юм бол тоо гэд ингээд би зүүдэн дотор тэгж асууж болно шүү дээ. Ер нь бол энэ ертөнц яагаад ийм юм бол би яагаад оршиж байгаа юм бол гэж бодож асууж болно шүү дээ. Тэгээд тухайн үед бол яг ингээ зүүдээ би ингээд жоохон ингээ ухраагаад бодох гэхээр өнгөрсөн байхгүй байдаг ч юм уу байж магадгүй л дээ. Гэтэл зүүд гэдэг бол яг бид нар чинь юм шиг санагддаг. Яг тэрнтэй адилхан энэ тарих өөрөө анханасаа юм хуурмаг дурсамжтай, хуурмаг мэдрэхүүтэй, хуурмаг энэ мэдээлэлтэй ингэж үүсэж болно. Окторгууд үүсчих юм уу? Мэдхгүй хаана үүсэх юм би мэдхгүй. Тэр окторгууд гинт нэг тарих гараад ирж магадгүй. Альсгүйлийн компьютерийн симуляц шиг гараад ирж магадгүй. Юу байх нь юуроос хамаахгүй. Ямар нэгэн байдлаар юм ухамсар үүсээд, бүнк гэж үүсээд тэгээд ингээ те тэр нь анханасаа л би яг л одоо биеийн тархин дотор үүсэж байгаа юм шиг зүүч шиг ингээд те
ийм хуурамч дурсамжтай үүсэх боломжтой байхгүй. Тэнгүүд тэр дурсамж дотор яахаа вэ гэхээр одоо энэ манай ертөнц ийм л байсан юм шиг. Тэнгүүтээ яг одоо цаг хугацаа яг л ийм байгаа юм шиг. Тэнгүүтээ би яг одоо ингээд яагаад хороо ертөнц ийм юм бол би яагаад оршин байгаа юм бол орчлон ертөнц яагаад оршин байгаа юм бол гэж ингэж асууж байгаа яг юм зүү зэрэглээ шиг зүйл энэ хороо ертөнц үүсгэхээс хамаагүй өндөр магадлалаар үүсэх байхгүй юу? Яг ийм тарих. Манай хороо зүүснэ гэдэг бол зүгээр байж боломгүй хачин санамсаргүй жигтэй явах юм байна л да. Ер нь бол саяхаас жигтэй байх гэдэг. Тийм саяных бол ингээ хажууд нь хамаагүй энгийн байхгүй тийм. Энд тэд байдгийн биш юм. Тийм тарих мэн. Тийм. Одоо ийм болон тарих үүссэн биз дээ. Одоо бид ийм болон тарих үүсчээд одоо юу 7-8 тэрбум тарих үүсчээд ингээд унтаж зүудлээл те. Ингээд тэр болгонд ийм өөр юм ертөнцийн дорсончууд үүсээд ингээ байж болж штэ те. Тэнгүүд энэ болцмны тарих гэдэг бол ерөөсөн парадокс гэхгүй. Энэ хороо ертөнц чинь зүгээр ингээд те зүгээр нэг тархин дотор байж байгаа юм бол хамаагүй тайлбарлахад амархан биш те. Болцмны тарих шиг юм байж байгаа юм бол тэгвэл хороо ертөнц чинь заавал манай ертөнц шиг юм том юм биш. Маш олон юм жижигхэн тархинууд үсээд тэрнийх нь нэгэн дотор нь л би одоо байж байгаад би яагаад оршин байгаа юм бол гайхчихж магадгүй гэж үзэж болно. За ингэнгүүт эндээс нэг айхтар дүгнэлт гарч ирж байгаа юм л та. Тэгвэл тэр бусад тархинууд дотор бас өөр ертөнцүүд үүсэж байгаа мó гэдэг асуулт. Дээрээс нь өшөө бас өөр олон төрлийн ертөнцүүд үүссэн байх магадaltaй шүү дээ, тий. Заавал одоо манай ертөнц ингээ үүссэн байж хагаад энд нэг тарих үүссэн, за нэг зүүдэлж байгаа тарих үүссэн, за энд нэг юм өөр симуляц үүссэн, энд нэг өөр ертөнц үүссэн. Төрөл бүрийн ертөнцүүд, төрөл бүрийн дорсончууд, төрөл бүрийн юм мэдрэмжүүд хаан чамаагүй ямар нэгэн байдлаар ингэж үүсэж болно. Адын наазах нь манай ертөнц дотор л хүмүүс зүүдэлж болоод байна гэдэг чинь л энэний нэг жишээ болж байгаа байхгүй юу? Бид нар одоо ч зүүдэлж байгаа билээ тэрийг мэдэхгүй шүү дээ. Бид нар ялгаж чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүд энэ болцмны тарих гэдэг зүйл бол ерөөсөө энэ хороо ертөнц чинь заавал одоо тэгж бодит байх албагүй. Ягаад бид нар энэ орчлон ертөнц оршин байгаа юм бол гэж бодож байгаа чинь хуурмгүй бас байж магадгүй гэсэн тиймэрхүү санаа төвшүүлсэн. За тэгээ энэ параллел ертөнцтэй бол өөр маш олон ийм төрлийн хуурмаг мэдрэмжүүд одоо оршин байж болно гэдэг энэ санаатай ингэж холбогддог. Хуурмаг мэдрэмжүүд оршин байж болно. Тийм. Тэр болгонд л өөр ертөнцүүд үүсээд байна гэсэн үг. Мэдрэмж болгонд зүүд болгонд. Тийм яг үнэ тийм. Нэгөөсөндөө тэр тарих зүүдлэг би ингээ зүүдлэхээр тэнд ертөнц үүсэхгүй байгаад байна шүү дээ тийм. Зүгээр дорсонж үүсээд байна шүү дээ тийм. Тэгээ тэр дорсон чинь ертөнц байгаа юм шиг үүсч болоод байгаа юм бол тийм тэгдэг шүү тийм яг тэгдэг. Яг энтэй адилхан л ингээл хүн болгоны зүүдтэй адилхан. Одоо хүн болгон зүүдлэхэд нэг ертөнц үүсч ингэж үзсэн л дээ тийм. Тэгвэл баахан ертөнцүүд үүсээд байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь одоо заавал манай ертөнц юм биш. Альсгүй бидний одоо энэ оршин байгаа ч гэсэн тийм зүүд байж магадгүй гэдэг иймэрхүү санаатай ийм энийг болцмны тарих гэдэг юм. Энийг бол болцмны тарих гэдэг. Сони юм. Энэ бол бүр энэ одоо орончид одоо энэ космологчдыг бол бүр ингээд оршихуун хямралд оруулсан байдаг байхгүй юу? Тий. Ингээд орчлон ертөнцийг таньж мэдэх гэл ингээд оролдож исэн чинь гинт нэрээ утсан чинь энийг яаж өдр зүүд биш гэдгийг ялахгүй гэдэг чинь амар том асуудал болж байгаа байхгүй юу? Би бол яг үндэ бол нэг сайн ойлгохгүй л нэг согтуу үний яриа. Тий. Статистик өөрөө үнэлж мэдэхгүй байгаа шүү. Статистик талаас нь л авч үзээд юм байгаа. Энэ бол угаасаа тийм согтуу хүний яриа шиг үнэн. Гэхдээ хэрвээ бид нар статистик магадлалыг үнэн гэж үзэх юм бол энэ одоо энэ тарих үүсэх чинь хороо ертөнц үүснээс хамаагүй ялбархан байгаа даа. Хороо ертөнц ингэж 13 тэрбум жилийн өмнө үүссэн гэж ярьснаас энэ ингээ нэг нөхөр зүүдэлж байгаа маяг ярьсан хамаагүй ялбархан тайлбар байгаа шүү дээ. За нэг иймэрхүү. За энэ квант физик бол одоо ярихгүй байх аргагүй. Энэ квант физикийн тайлбарууд донд бол олон ертөнц, параллел ертөнц, зэрэгцээ ертөнцийн ойлголтууд бол цаашгүй орж ирдэг. Ер нь квант физик дээр л энэ ойлголт яваад идэггүй юу? Энэ параллел ертөнц. Зөвхөн тэрэн дээр одоо квант физик дээр явахгүй л дээ. Гэхдээ квант физикийн илүү одоо физик талаас нь авч үзсэн тийм салбар нь гэсэн үг. Одоо саяных бол нөө согтгоны яриа шиг байгаад байна шүү дээ. Квант физик дээр бол ингэж үзэхгүй л болохгүй байгаад байгаа байхгүй юу? Одоо ингэ тайлбарлах арга байхгүй байгаад байгаа. За квант физик дээр яаж тайлбарладаг вэ гэхээр за 20 дугаар зууны одоо орчин үеийн физик л гэдэг юм л да. Ерөөсөн квант механик эцэг гэдэг Эрвин Шрёдингер одоо энэ Шрёдингер шүү дээ. За энэ Шрёдингер гэдэг нөхөр бол энэ алдарт долгионы тэгшлэл гэдэг юм бичсэн. За энэ долгионы тэгшлэл гэдэг нь болохоор ерөөсөө ертөнцийг тэр чигт нь ийм долгионоор тайлбарладаг ийм онолохгүй. Одоо бид нар ямар нэг юм бөөм байлаа гэж бодоод энэ бөөмийг одоо яаж долгион болгох юм бэ гэдэг бол энэ бөөм энэ ч үж магадгүй, энэ ч үж магадгүй, энэ ч үж магадгүй гэд энэ юм магадлалын долгион байдлаар оршин байгаа гэж ингэж үзэж байгаа. Яг л дуу чимээ шиг, яг л энэ долгионууд шиг, гэрэл шиг. Тэгвэл энэ зүйл бол ингээд өөрийн гэсэн одоо бидний ажиглахад л энд нэг юм бөөм шиг байгаадаа боловч энэ магадлалын үед бол юм долгион байдлаар оршин байдаг гэдэг
Тэгээд тэрийг нь одоо математик загварыг нь гаргасан болохоор энэ Эрвин Шрёдингерийн одоо тэгштэл гэж ярилдаг. Ер нь бол энэ долгионы тэгштэл гэсэн үг. Энэ долгионы тэгштлээр хорвоо ертөнцийг тэр чигтэн тайлбарлаж болдог. За тэгээд энэ долгионы тэгштэл дээр нь болохоор яг тэр долгион чи юу юм гэдэг нэг асуудал гарч ирнэ гэхэд. Хоёрд бид нар ажиглчингууд одоо тэр юуны тайлбар гэж яддаг л дээ. Квантын механикийг бид нар нэг бол юм бөөмөөр тайлбарлаж болдог. Ийм жижигхэн атом шиг юм бөөмүүдээр үл хуваагдах игэл бөөмүүдээр тайлбарлаж болдог. Үгүй бол нөгөө талд ийм долгионоор тайлбарлаж болдог. Гэтэл квантын физикчд юу гэж үзсэн бэ? Тэр нь хоёрыг нийлүүлсэн байхгүй юу? Шрёдингерийн ийм долгиолог байдлаар оршин байдаг нь үнэн. Гэхдээ дээрэс нь бас бид нар ажиглах үед ийм юу болдог? Ийм яг бөөм шиг болдог, ийм хуваагдчихгүй. Энэ долгион гэдэг чинь хуваагддаг зүйл байхгүй юу? За нэг ширхэг ийм игэл бөөм электрон байлаа гэж хэлдэг. Энд чинь хуваагдчихгүй. Атмос гэдэг одоо тэр философийн санаа шиг нь үл хуваагдах асар жижигхэн зүйл байхгүй. Энэ зүйл нь долгион байдлаар ингээ байж байгаа бол хуваагдах боломжтой. Хуваагаа хийчин гэсэн үг шүү дээ чинь тий. 50% магадaltaгаар ийшээ, 50% магадaltaй ийшээ гэдэг чинь хуваагдахгүй зүйл чинь хуваагдсан 50-50 хуваагдсан. 50 байтхан чинь хязгааргүй болон ингээ хуваагдсан байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуваагдах нь үний юм уу, хуваагдахгүй байх нь үний юм уу гэдэг дээр квантын физикчд юу гэж үздэг вэ гэхээр янз бүрийн тайлбар хэлдэг. Ер нь бол яг туршилтаар үзэхээр аль аль нь үнэн байдаг. Гэхдээ энд нэг тайлбар хэрэгтэй. Бид нар ямар нэгэн байдлаар тайлбарлахгүй бол энэ онол нь өөрөө одоо утгагүй болно шүү дээ, тийм. Нэгэсэндээ юм тайлбарын аргаар энэ хоёр ийм онолыг нийлүүлдэг. Одоо энийг болохоор одоо хэний тэр энэ бор гэдэг философч нөхөр байгаа. Энэ хүн болохоор ингээд юм энэ долгион байна, энэ бөөм байна гэд энэ долгион бөөм хоёр чинь нийлэхгүй, эн чинь ямар ч аргагүй гэд ингээд логикийн үдэн чинь зөрчилтэй гэд ингээд эрдэмтэд хоёр хуваагдаад ингээд зодтолж байгаа хооронд нь философийн тайлбар хийгээд энэ хоёрыг нийлүүлсэн бохгүй. Одоо нэгэсэндээ ингээд эвлэрүүлсэн гэсэн үг. Ингээ квантын механик гарч ирсэн. Тэгмүүд энэ дэр нөө философийн тайлбар гэдэг шиг тайлбар ямар чухал юм бэ гэдэн гарч ирж байгаа үстэй тий. Онолуудыг ингэж нийлүүлж гагнж өгж штэ тий. За энэ болохоор анхны тэр Копенгагены тайлбар гэж байдаг. Энэ Копенгагены тайлбар гэдэг л одоо өөрөө тэр онолуудыг нийлүүлж өгсөн байдаг бол энэний хажууд өөр нэг тайлбар гарч ирсэн болохоор энэ параллел ертөнцийн тайлбар. Копенгаген яадаг вэ гэхээр энэ магадлал хэлбэртэй дэлгэн байж байна. Бид нар ажиглангууд бөөм болчихно гэж үзэж байгаа. Ийм сонир тайлбар. Нөгөө талд нь болохоор энэ параллел ертөнцийн буюу олон ертөнцийн тайлбар гэж байгаа. Тэр нь болохоор бөөмүүд бүгдээрээ ингээд бүгд өөр өөр ертөнц болоод ингээд салгаа хуваагдаа явж байгаа гэдэг талаар. Хойлоо жоохон байж байгаад энэ талаар дэлгэрэнгүй ярь. За бас муур зур төсөөлөл яж илаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллачаар илүү эрүүл илүү бүтээлч Iron Circle компани маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Iron Circle компани бол энэ ENF стандартын формалдигэд агуулгаагүй тавилгын холтос тавтан худалдаа. За энэ формалдигэд нь үнэргүй шатамтгай эрүүл мэндэд маш хортой. За астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Ялангуяа хүүхдүүдэд хамгийн хортой хамар хоолой өвчл үүсгдэг, хавдартай болох эрсдлийг бас өсгдөг. Ийм айхтар хортой бодис байдаг юм байна. Бас нөгөө амтан хүний цогцонтод бас хадгалаад байдаг. Ленин Англи хатахан хэмжүүлээ. Ер нь бол тийм алдартай бодис байдаг. Тэгээд энэ гэрте тавилга хийх эсвэл засвар хийх үедээ энэ хавтаа ашиглах шаардлага гараад энэ барилгын завхуудаар хавтан сонирхоод явахаар энэ E1 E тэг гэсэн юм стандарт байдаг тухай бол манайхан сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ стандарт маш шинжлэхтэй ENF болсон гэсэн үг ер нь бол санаа. За тэгээд энэ хавтан маань бол одоо эрүүл хавтангаар гэр бүл хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан гэхдээ бат итгэлтэй байж болно гэж байна. За тэгэхээр энэ хавтангийн бас даваа тал нь болохоор бат бөх майт гадаргуу бүхий сайн чанарын өнгөлгөөтэй өндөр даралт температурын нөлөөгөөр бөхжүүлсэн тул одоо энэ хавтан хэлбэрчлэлтийн хувьд бол маш тогтвортой бат бөх усан суурьд цаваа ашиглан барьцалтуулдаг тул бусад ижил төрлийн хавтангаас ус чигэнд илүү төсвөртэй мөн элдв үнэргүй байдгаараа юм илүү даваа талтай юм байлээ. Хаяг нь Баянгол дүүргийн 26 дугаар хороо Урангаа овсын 404 товт байдаг юм байна. Тэгэхээр Урангаа худалдааны төвийн Formor showroom бас ороод та бүхэн үд сонирхож болно. За холбоотой утасны дугаар нь 99 2087 9988 9981. За баярлалаа. Тэг хин ч гэсэн бас нэг хоргүй нөхцөлтөл амьдрмаар шүү дээ тий. ENF гэд бас санчмаар юм байна. За мөн одоо энэ манай Iron Circle компани дээр бас очиж зөвлөгөө авдаг ч юм уу худалдаа авалт хийгэрээ гэж та бүхнийгээ уриалж байна. Энэ формалдигэд дотор ч юм болохоор цогц садгалт шүү дээ ер нь бол. Тийм. Тэгээд идэрхтэн одоо тэр юунуудад эрүүл мэндийн үзмөрүүдийг гэж хадгалдаг те бодит жинхэнэ эрхтнүүдийн дотор нэгээд хадгалдаг юм мөмийг болгодог зүйл гэсэн.
Тэгэхээр одоо бидний формалдегидтэй тавилган дотор байгаад байгаа юм бол яах вэ? 24-д болоо бид нар тэрэн дээр унтан дээр нэм идэн дээр нь ажиллаа хийн. Ингээ байгаад байгаа юм бол одоо бид нар мөми болох нь шүү дээ. Тэгэхээр одоо энийг л авахгүй бол одоо болохгүй гэсэн. Одоо мөми л болмооргүй. Болохоор бид нар мэдэхгүй юм биш те энэ формалдегидтэй хавтаа юм уугүй юм. Энэ маань ер нь бас яаж ядг юм бол ер нь мэдвэр л юм байна те. Мөми болчих вэ те. Болох гээд байгаа шүү. За баярлаа. За энэ супер физик гэдэг одоо ерөнхийдөө яг квант физик дээр тэгж үзэл байгаа юм л да. Туршилт хийхээр ерөөсөө тэр юу авахгүй байна гэдэг байгаа шүү дээ тий. Тайлбарлагдахгүй байна гэдэг. За одоо жишээлбэл баруун тишээ эргэж явахдаа зүүн тишээ зэрэг эргээд байна гэдэг тийм магадлал. Одоо энэ Шрёдингерийн муур гэдэг бол муур ингээ өгцөн байж хагаад бас зэрэг амьд үйж идэг байхгүй хайрцаг дотор. Бид нэг ингээ нээж харахгүй бол тэр квантын магадлал нь зэрэг ингээ оршин байж идэг гэж үзэх юм бол энэ чинь тэр муур өгцөн амьд зэрэг байх гэдэг шүү дээ. Энийг супер процесс гэж нэрлэдэг. Баруун чи эргэж явахдаа зэрэг зүүн чи эргэх гэдэг. Энийг супер процесс гэж нэрлэдэг. Тэгээ урагшаа явж байхдаа зэрэг хоошоо явдаг. Энэ супер процесс. Тэгээ намайг харангуйтыг аль нэг л надад харагдаад. Тийм. Тэгээ ийм сонин тайлбар хийгээд байгаа байхгүй. Тэр энэ юу чинь Копенгагены тайлбар нь болохоор ингэжээж нөгөө нэг тэр квантын механикийн хос нүхний туршилт мэтийн ийм сонин туршилтуудыг бид нар тайлбарлах боломжтой болдог. Долгионоор л тайлбарлагддаг байхгүй. Усны мандал дээрх долгион ч юм уу дууны одоо энэ долгионууд эсвэл гэрэл мэрэл ингээд байж хахад бол нэг тийм асуудал байхгүй. Яг бол долгионоор маш хялбархан тайлбарладаг. Гэтэл бөөм дээр тийм ажиглалт гарч ирдэг. Одоо электрон, протон, одоо ийм том молекул байтугай бүр ийм амьд вирусын дээр хүртэл тийм долгионы одоо тийм юу тархалт гарч ирдэг байхгүй туршилтан дээр. Тэнгүүд тийм долгионы ийм тархалтын туршилт гарч ирэн одоо үр дүн гарч ирдэг гэсэн. Тэнгүүд энийг яаж эн чинь бөөмөр тайлбар бөөм хүртлийн долгиолог шин чанар үзүүлээд байна гэхээр л квантын механик дээр энийг тайлбарлахын тулд бид нар яг тэр харангууд бөөм болчдөг, харахаа болохоор долгион болчдөг гэдэг ийм сонин тайлбар өгч байгаа гэсэн. А нөгөө талд нь болохоор илүү хялбархан тайлбар байгаа нь болохоор энэ олон ертөнцийн тайлбар гэж нэрлэдэг байгаа. Тэрний юм гэхээр за одоо ингээд бүх ингээл юм чинь ингээл те магадлал байдлаар байж гин гэж бодъё л да. Тэгвэл би ингээ баруун тишээ ирэх магадлал, зүүн тишээ ирэх магадлал хоёр байлаа гэж бодъё. Тэгвэл зүгээр л айгүй амархан. Хоёр ертөнц болоо салчихна. Би баруун тишээ иргэсэн нэг ертөнц, зүүн тишээ иргэсэн нэг ертөнц болоо салчихна. Одоо нэг Шрёдингер муур гэдэг байгаа шүү дээ те. Энэ Шрёдингер муур 50% магадлалтай өгцөн, 50% магадлалтай амьд юм муур гэж байгаа гэж үзэх юм бол зүгээр л аюу амархан юм чинь заавал нүдэ нээж ингээ хараад ах шаардлага байхгүй. Гэт харангууд бөөм болоод ах шаардлага байхгүй. Тайлбар нь болохоор зүгээр энэ өгцөн муур гэдэг нэг ертөнц үүссэн, амьд муур гэдэг нэг ертөнц үүссэн байна. Энэ хоёр ертөнц 50-50 магадлалтай. Би аль нэг ертөнцийг л ертөнцлөө л орно гэсэн үг. Тэгэхээр өөрөө сонгохгүй тий. Би өөрөө сонгож чадахгүй. Нөө тэр магадлалаараа байхгүй. Магадлалаараа би ямар нэгэн магадлалаар аль нэг тийш нь орно. Гэхдээ ихэнхдээ л одоо ингээд 50% магадлалтай ийшээ 50% магадлалтай ийшээ ордог гэдэг. Яг л одоо зах дээр хүмүүс ингээл ороод явчихлаа гэж тэл да. Ингээл яг лангууны урталт хүрж ирэнгүүтээ 50% магадлалтай баруун чи 50% магадлалтай зүүн чи явдаг. Энэ төр гэх юм бол хүмүүс бол нэг хүн орж ирээ. За энэ хүн баруун чи явах нь зүүн чи явах нь гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. А гэхдээ энэ хүн бол 50% магадлалтай баруун чи 50% магадлалтай зүүн чи явна гэдгийг бол бид нар яаж мэдээд байгаа гэхээр өмнө нь 1000 хүн 100 хүн ороод ингээд үтцсэн болохоор тэд нар чинь 50% магадлалтай ингээд салаад байна шүү дээ тий. Энэгээр нь бид нар мэдчихэж байгаа гэсэн. Гэтэ сони юм да. Одоо би жишээ нь ингээ бодонгот нөгөө гараж зүнцэг болох нь орлонороо 1000 тишээ ингэж салмаар энэ тэгээд нэг үл ийшээ нэг үл ийшээ гэсэн сонголт руу тэгээ хэрвээ салддаг юм бол бүх юм руу салддаг юм уу? Тий. Яг юм наач айгуугаа ясуулт байна. Жохон гүн гүнзгий тайлбар хэрэгтэй заа юм. Одоо ингээд магадлалын долгион хэлбэрт ингээ явж штэ. За жишээлбэл гэрэл юм төрөл бүрийн туйлшралтай байдаг үлээ гэж тий. Ингээл те босоо хөвтэй ингээ бүх төрлийн туйлшралтай ингээ гэрэл ингээ явж идэг. Тэнгүүд бид нар ингээд нэг одоо чиглэлээр нь хөндлөө гэж бодъё л да. Бидэрт харагдахдаа гэрэл аль нэг одоо чиглэлээрэл аль нэг туйлшрлаараа л хөндөгддөг. Тэнгүүд одоо яадаг вэ гэхээр бид нар хэрвээ энэ гэрлийг ямар нэг юм хоёр хуваадаг юм зүйлээр хуваах юм бол жишээлбэл юм толь тавьж байгаа 50% магадлалтай толиор ингээд хуваалаа гэж тэл да. Нэг цэцрэг нь ойгоод яв, нэг цэцрэг нефт явдаг ийм толиор ингээд ойлголоо гэж тэл. Тэгэх юм бол 50% магадлалтай ийшээ явсан нь ийм босоо одоо юутай авах юм бол туйлшралтай авах юм бол одоо хөндлөн туйлшралтай авах юм бол нөгөө нефт гарсан босоо туйлшралтай байх хэрэгтэй байдаг байхгүй. Одоо энэ квантын механика бас нэг сонир зарчим. Би аль нэг төлөвөнд хөндөж юм бол тэрнийхээ эсрэг төлөв нь салж авдаг. Салж явдаг. Тийм салаа явчихдаг. Энийг ингээд тайлбарлахсан улам одоо утгагүй бол энэ квант физикийг бол нэг тайлбарлах гэдэг шаардлага байхгүй тий. Хамгийн энгийн тайлбарлаж болдог арга нь болохоор энэ параллел ертөнцийн арга буюу одоо энэ ерөөсөө л магадлал болгон өөр өөрсдийн гэсэн ийм ертөнц бол салдгаа гэдэг ийм одоо юунод байгаа. Тайлбарлал байгаа гэсэн. Гоё юм. Заавал үнэн байх албагүй. Гэхдээ ингэж тайлбарлахаар
илүү өвтэйхэн байгаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бид нэг юм ажиглагч гэдэг юм бараг бурхан шиг юм оруулж ирээд нь шүү дээ. Ингээд бид нар ингээл нүдэ нэнгүүтэл ингээл бүх юм ингээл шийдэж яадаг болох гэдэг байгаа байхгүй те. Гэтэл ийм юм жоохон бас дургуун хүмүүс биш үү те. Гэхдээ энэ яхаараа бид нар шийдэж яадаг юм чи. Бид нар яг юу юм гээд те. Бид нар чинь тийм онцгой юм уу гэдэг. Одоо онцгой гэж үздэг хүмүүс байна л да. Бид нар бол ажиглагч юм гээд те. Тэгээд хуураач байгаа санагдаад нэг утх худлаа нэг юм харуулаад байгаа юм шүү те. Зүгээр бүх юм боддоор баймаар. Тийм. Гэтэл нөгөө талд нь болохоор ажиглагч гэдэг юм шаардлага байхгүй. Зүгээр л бид нар ийм ертөнцөөс салаад явж идэг л гэдэг. Ажиглах болгонд бид нар салаа явж идэг. Бүр одоо яг өөрөө чи хэлсээр ч гэж бас тайлбарлаж болно. Бүх магадлалууд нэг жигдхийн гэдэг ингээ сайхан салаа ингээ явж идэг. Гэсэн иймэрхүү тайлбарууд ингээ байж байна гэсэн. За энэ бол зэрэгцээ ертөнц. Маш олон ертөнцүүд бол салцсан. Бүгд хоорондоо физикийн хуулийн хувьд бүгдээр адилхан. Гэхдээ жоохон өөр юм нь болохоор тэр сонголтуудаараа л өөр. Баруун чи эргэж байгаа, зүүн чи эргэж байгаа. Тэр муур өгцөн амьд гэдэг юмнуудаараа л өөр болохоос ч яг адилхан ертөнцүүд гэсэн үг байхгүй. Ийм зэрэгцээ, ийм параллел ертөнцүүдээр ингэж тайлбарладаг. Квантын механик дээр. За олон ертөнцийн тайлбар гэдэг тэр саяны нөгөө нэг квантын механик дээр хийсэн тайлбарыг бол тэгж нэрлэдэг. 1957 онд болохоор Hugh Everett гэдэг хүн энэ квант механик дээр ийм гоё тайлбар өгж болох юм биш үү гэдэг ийм тайлбар өгсөн байдаг. Тэгэхээр одоо яг квантын механикт бол маш олон төрлийн тайлбар байдаг. Туршлагууд нэг л үр дүн гаргана. Гэхдээ гарч ирж байгаа үр дүн бид нар тайлбарлах боломж байдаг болохоор тэр төрөл бүрийн тайлбаруудыг хийдэг гэсэн. Копенгагны олон ертөнцийн өөр зөндөө олон төрлийн залагч долгионы энэ төргээ бомын энэ төргээд тиймэрхүү хойлоод юу нэ тайлбарууд байж байгаа. Тэрэнд нь би илүү дуртай. За ингээд цаашаага хоёлаа онлайн физикийн одоо энэ тэр суурийг нь одоо ярив. За мультиверсийг дэмждэг тайлбарууд гэдэг айгүй олон төрлийн мультиверсийн тийм тайлбарууд байж байгаа. За нэг нь бол саяны олон ертөнцийн тайлбар. Шрёдингерийн тэгшлийн дагуу хороо ертөнц магадлалын дагуу хөвсөн өөрчлөгдөж байдаг. Тэгээд тэр аль нэг магадлал сонгохдоо 100% болох юм бол үлдсэн нөө эсрэг магадлал нь өөр ингэсэн юм ертөнцийн мөчр үсгээд тэгээд цааш явцдаг гэдэг юм тайлбар. Тэгэхээр бол бид нэг ажиглалт хийх болгонд айлсгүй сонголт хийх болгонд за би өглөө цай авах уу, кофе авах уу? За кофе ууя гэж хэлэх болгонд цай ууя гэж бодсон нэг нөхөр чи салаа авчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ би кофе уух руу одоо орцсон байна гэсэн үг шүү дээ, тийм. За нэг иймэрхүү байна. Одоо юутай. За залагч долгион гэдэг бол надад бол айгүй тийм гоё санагддаг. Яг тэр нь ер нь 20-р оны үед л De Broglie гэдэг хүн энэ зүйлийг гаргасан байна. Тэгээ бас квант физикийн ертөнцийг одоо үүсгэж ирсэн орчин үеийн физик буюу одоо энэ орчин үеийн физикт бол хоёр төрлийн юм ороод байгаа байхгүй. Нэг нь квант физик, нөгөөд нь болохоор харьцангуй онол гэдэг хоёр юм. Эйнштейн харьцангуй онол байгаа шүү дээ. За квант физикийг нь бол ингээд үндэслэн хүмүүсийн нэг нь бол энэ Шрёдингер байна, дөрөвний Боор байна. Одоо жишээлбэл энэ De Broglie гэж байдаг. За энэ De Broglie болохоор ерөөсөө энэ бөөмөд долгионоор тэр залагддаг гэдэг ийм санаа гаргаж ирсэн. Энэ түрүүн чинь долгион бөөм хоёрыг л яаж нийлүүлэх вэ гэдэг нь шүү дээ. Харангуут долгион бөөм болчдөг. Альсгүй долгион чинь ингээд ерөнхийдөө ингээд магадлал болгоноор ингээд салаа ертөнцөөд болоо авчиж байгаа гэж байгаа бол энэ De Broglie-ийн бөөм долгионоор залагддаг одоо залагч долгионы онол гэдэг нь болохоор долгион ингээд байждаг, аль аль нь байждаг, жигнэсээ оршин байдаг. Аль нэг нь заавал сонгогддог, альсгүй ертөнц болж салаалах алба байхгүй. Зүгээр ингээд долгион ч үйждэг. Гэхдээ тэр долгион дээр ингээд юу нэгээд бөөм ингээд суугаа явж идэг. Одоо нэгс морь унаа явж байгаа юм шиг ингээд. Одоо нэгс бөөмөөс бүтээг юм уу? Унаа явж идэг. Оо яг үн тийм. Наа ч айгу тийм гоё юм баггүй. Тэр долгион хаанаас үсэж байгаа гэхээр уг нь бол тэр бөөмөөс үсэж байгаа байхгүй. Гэхдээ тэр бөөм нь хаанаас үсэж байгаа гэхээр тэр долгионоос үсэж байгаа юм. Дуалист гэдэг тийм. Ийм дуалист чин чанартай. Тэнгүүтээ тэр өөрөөсөө гаргаж байгаа долгионоо өөрөө унаа явж идэг гэсэн. Нэгсэнд одоо би өөрөөгөө өргөө явж байгаа юм шиг тий. Би одоо өөрийгөө ингээ өргөж болох нь шүү дээ. Тэг ингээ өөрийгөө нийш ингээ дагуулаа аваа явж байгаа юм шиг ийм хачи юм хийж байгаа гэсэн. За энэ бөөм залагч долгионы онол болохоор ингэж гарч ирсэн ч одоо яг нөө De Broglie тэргүүтээ одоо энэ квантын физикч ингээ нийлж хагаад айгүй том хурал морал дээр очингуудаа боор морчин хоорондоо хоорондоо эвлэрчгээ одоо зодон цогоо хийхэ болцгой те энэ Эйнштейн эсрэг хідүүлээ босцгой гэгээд тэгээд хідэн залуу эрдэмтэд бол боссон нь бол ингээд нэг Копенгагны тайлбар гэдэг дээр очиж зогссон байхгүй. Ингээд за бүгдээр энийг л үнэн гэж үзье гэдэг ингээд цаашаа явцгаасан гэсэн. Тэгвэл энэ хэрүүлэн хизээч дуусахгүй байна ингээд цаашаа явсан. Тэгээд тэр нь бол энэ Копенгагны нүдэ нэгээр бөөм болчихсон нүдэ ахаар долгион болчихдог одоо тайлбар маань шүү дээ тий. Тэгээд ингээд нам жим болцсон байсан чинь Дэвид Бом гэдэг нэг нөхөр үйд. Тэр нөхөр болохоор энд айгүй тийм дурамчхан байсан. Энэ
ийм хачин тайлбар واخтай явах гэдэг. Ямар хачин тайлбар энэ одоо баг физик юм уу юу ингээд те ийм мангар тайлбар баймааргүй нөхшөө нэг олигтой тайлбар хийх хэрэгтэй байна гэж явж байгаад 1952 оны үед болохоор De Broglieийн залагч долгион шиг яг адилхан ийм тайлбарыг гаргаж ирж тавьсан. За энийг болохоор ерөнхийдөө нөө бом нь болохоор өөрөө тийм Дэвид Бом гэдэг нөхөр нь болохоор өөрөө айгуу тийм үгүй энэ илүү гоё яваадтай гэж ингэж яваадсан болохоор одоогоор бол бид нар бол юм бомын механик энэ төр гэж нэрлэдэг энэ тайлбарыг нь бол. За тэгэхээр энэ бомын механик нь яадаг вэ? Яг л түрүүний хэлсэн бөөмөс долгион гарна. Тэгэнгүүтээ тэр долгион болохоор тэр бөөмийг хаашаа явахыг шийднэ. Тэр бөөм хаашаа явж байхдаа одоо тэр долгионоо яаж гаргахаа шийднэ. Нэг юм дуалист. Биенээсээ бол. Тийм, биенээсээ хамааралтай тийм. Ийм зүйл واخгүй. Тэгээд өөрөө залаа явж байгаа гэсэн үг. Одоо бид нэр морь унаа явж байхдаа морио залаа яваад идэг шүү дээ тийм. Яг л тэрнтэй адилхан гэсэн үг واخгүй. Тэгээд тэр өөрөө морь явж өгөөд юм тийм. Би болохоор залаад. Тийм яг нь. Тэгээ би ингээ морио унсан ирнэ. Морио залаад байна шүү дээ тийм. Тэгсэр нэ морь намайг хаашаа явахыг бас ингээд шийдээд байна шүү дээ тийм. Яг л энтэй адилхан гэсэн үг. Тэр унсан морь нь болохоор долгион. Тэр дээрээ сууж байгаа би болохоор бөөм гэсэн үг байхгүй. Тэгээ энэ бөөм ягаад ингээ ийшээ яваад байгаа гэхээр энэ долгион энийг залаад байгаа. Долгионы хин залаад байгаа. Бөөм залаад байгаа ингээ. Иймэрхүү дуалист зүйлүүд айгүй олон байдаг л да физик дээр. Одоо жишээлбэл Эйнштейн ярьцангуй ерөнхий онолцсон яг адилхан. Масс хуйжангууд ийм орон зай ингээ байждаг. Тэгээ орон зай мөрийдэг. Тэгвэл орон зай мөрөлтөнд массыг хаана авахыг шийддэг бол масс орон зай яаж мөрөхийг шийддэг гэх юм ийм синзеныг ийм парадокс юм шиг тийм тэгшлийн хоёр талд байдаг болохоор энийг бодоход айгүй төвөгтэй байдаг. Нэг нь өөрчлөлөөр нөгөөд нь өөрчлөгдөх гэдэг. Энийг нь өөрчлөхөөр энэ яаж өөрчлөгдөх нь одоо энийг нь мэдгүй бол энийг нь мэдгүй, энийг нь мэдгүй бол энийг нь мэдгүй. Тэгээ тооцоолоход айгүй төвөгтэй болоод байна шүү дээ. Яг энтэй адилхан тайлбар гэсэн. Яг нь Бройлийн хууль бол нэг тийм хууль гэж байна. Тайлбар бол уг нь бол надад айгүй их таалагдд. Энэ айгүй тийм зөв гоё хууль одоо тайлбар واخгүй. Гэтэ альч тайлбарнаас ер нь бол ямар ч ялгаа байхгүй. Гэтэ энэ илүү гоё санагдаад идэг. Тийм Копенгагены тайлбар бол ер нь жоохон яарж байгаа л гаргацсан тиймэрхүү тайлбар л та. Тийм хэдэн онд лээ дээ тэр чинь 27 онд лөө нэг юм совийн хурал гэдэг айхтар том болох гээд нэг квант механикчид, классик механикчид одоо Эйнштейн Бор хоёр чинь хэрүүлээ хийх гээд тийм ингээд бэлдэж байгаа. За хэдүүлээ яс ингээд тогтчихъя гэж тогтсон юм шиг бахан гэж би тэгж одоо. Уг нь бол энэ Борын бомын энэ механик сонгогдсон бол илүү гоё. Илүү цэвэрхэн тайлбар байгаа байхгүй. Ингээд долгион унаа явж идэг. Яг л Эйнштейний тайлбар шиг байгаа байхгүй айгүй хөрхөн. За тэгсэн чинь физикчд бол энийг бол жоохон төвөгтэй бүр ойлгох гэж хэцүү болгодог гэдэг ингээд ерөөсөө хэрэгсдэг. Энэ нэг Окамын танграг гэдэг нэг зарчим байгаа. Тэгээ шинжлэх ухаанд нэг юм сонин бас нэгтэй нийтээр ингээд дагаж мөрддөг юм зарчим. Тэр нь болохоор хоёр яг адилхан онлож байгаа юм бол яг л хоёр яг адилхан тайлбар хийж байгаа юм бол аль амархныг нь аль ойлгох гэдэг хэлбархныг нь сонгоно гэдэг юм. Тэгээд надад уг нь энэ бомынх нь илүү хэлбархан санагдаад байгаа байхгүй. Энийг харангуут ингээд бөөм болж ирснээс энэ нэг хөөрхөн ингээд нэг ковбой шиг юу юм уу? Параллел ертөнцид болчих. Параллел ертөнцтэй нэрээ яаж холбогдох вэ гэдэг ярина шүү дээ. Тэрийг мартсан шүү дээ. Хойлоо жоохон байж байгаа утгагүй тэр талаар ярина. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар манай Од мөндрийн маань алтан гишүүд ажиллаж байгаа. Тэгэхээр Од мөндрийн одоо бүх үйл ажиллагааг дэмждэг шинжлэх ухаан танин мэдхүйд сонирхолтой одоо сонирхлоороо нэгдсэн юм баг болдог гэсэн үг. За тэгээд алтан гишүү маань болохоор манай Од мөндрийнхэн маань болохоор нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр гээд 1000 нэвтрүүлгийнхаа сэдвийг бүх хөтлөгч нар маань ингээд жилийн өмнөөс нь зарлаад тэгээд одоо нийт 1000 нэвтрүүлгээ 100,000 төгрөг гэж үнэлээд Занданхуу эзэмшигчтэй Голланд банкны 30 15 19 42 гэсэн данс руу Facebook нэр болон утасны дугаараа бичээд ингээд шилжүүлэхээр манай менежер таныг алтан гишүүд гээд группт оруулах юм. За алтан гишүүд группт ороод одоо нэг 10 хоногийн өмнө бичнэ бид нар чинь одоо яг энэ таны үзэж байгаа нэвтрүүлгийг бад нэлээд хоногийн өмнө бас бичигдсэн ч байдаг те. Энэ болгохны шууд лайв өөрийнхөө санаа оноог хуваалцаад явдаг ийм учиртай юм байна. Тэгээд алтан гишүүдийнхаа одоо энэ хандвийн мөнгөөрх юм уу одоо Од мөндрийн маань үйл ажиллагааны жигд одоо бид чинь бас нэг 30-аад хүн ажиллаж байна те. Энэ болгоны зардал ингээд урсгал зардлууд танин мэдгүй түгээхэд ер нь альваа одоо үүлэг хийхэд нөгөө мөнгө санхүү гэдэг маш чухал байдаг. Тэгээд үүний маань л одоо дэмжиж явдаг ийм болсод байдаг шүү. Өдийг хүртэл бид нар одоо энэ алтан гишүүдийнхаа дэмжлэгээр л те амьсгалж хооллож гэж амтай голтой явж ирлээ. Үнэ. Тийм. Гэхдээ ирээдүйд одоо бид нар дахиад ингээд ажиллахад одоо тийм энэ агаар ус мэдийн та бүхний шинээр орж ирж байгаа алтан гишүүд та бүхний маань энэ дэмжлэг тусалцаа хэрэгтэй байгаа шүү. Тийм болохоор одоо биднийг дэмжиж Монгол улсын хаан танин мэдгүй шинжлэх ухааг
ухаанд хөрөнгө оруулж те бас дээрэс нь одоо зүгээр бид нар хаяхгүй гэж штэ те алтан гишүүн болгоод одоо бид нартэй цуг ингээд нэвтрүүлгийгээд лайвуудыг үзээд одоо ингээд те фактуудыг хараад цуг нээгээд цуг ингээд маазраад ингээд хоорондоо ярилцаад хөөрөлдөө танилцаад ингээд явах бол бидэрт ч гэсэн та бүхэнд ч гэсэн маш сайхан байх байхаа гэж одоо бид бүхний зүгээс бодож байна. Тийм болохоор та бүхэн яараарай. За баярлаа. Алтан гişүүдтэй. За сансар юу вэ? Тэр өмнө юу яасан штэ. Залагч долгионы яагаад энэ параллел ертөнцтэй холбогд нэрээ яаж холбогдох юм бол энэ залагч долгионы энэ тайлбар уг нь бол параллел ертөнцүүдийг байхгүй болгох гэж тэгээ дээрэс нь одоо нүдэн нэхэр тэр ажиглагч энтрийг байхгүй болгох гэж гаргаж ирсэн. Тиймэрхүү онол. Гэтээ одоо энэ яг Шрёдингерийн долгионы тэгштэл гэдэг байгаа шүү дээ. Долгионы тэгштэл бол хэврээл байна. Гэтээ тэр одоо энэ тухайн долгионч юм болохоор ингээд маш олон ийм салаанууд гэж гарч ирдэг. Одоо зарим газараа унтарчдаг, зарим газараа ийм өндөр магадaltaй болоод ингээд ийм салгаалдаг гэсэн үг. Одоо нэгэсэндээ хоёр хос нүхний туршилт ингээд байнгут хоёр нүхний нөгөөтлийн ингээд юунд одоо хан дээр болохоор ийм олон зураасууд гараад ирдэг байхгүй. Нэг зарим хэсэгтээ унтраа, зарим хэсэгтээ асаа, зарим хэсэгтээ унтраад ийм сонин олон зураас гараад ирдэг. Тэгэхээр тэр зурааснууд гэрэл туссан газрууд дээр бол ингээд магадлал өндөр байгаа юм гэсэн. Тэгвэл тэр харанхуй газруудад бас ингээд яах юм гэдэг асуулт гарч ирж шүү дээ. Тэгэхээр ингэж байгаа. Тэр харанхуй газар бол юусэн юм шин ертөнц болж салж явдаг гэж үзэж байгаа. Гэтэ тэрийг болохоор хоосон ертөнц гэж үздэг. Юу ч байхгүй тийм ертөнц. Тэр ертөнц юу ч байдгүй тийм параллел ертөнц. Юм байхгүй. Юу ч байхгүй. Тэр тийм ертөнц. Тэр ертөнцийнхаа бүр зомби ертөнц энтергээ нэрлэлсэн заяа. Тэгээ дээрэс нь өшөө бид нар одоо тэр тухайн нөхөрч ингээд нөө долгионо унаа явж байгаа шүү дээ тий. Тэгвэл тэр долгионо унаа явж явах магадлал чинь болохоор ингээд олон салаад байгаа үстэй тий. Тэр салж байгаа болгон дээр бол зайлшгүй юм ертөнц үүсэхгүй бол болохгүй юм байна гэдэг тиймэрхүү санаа гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр бол одоо ингээд магадлал ертөнцүүд болоод одоо багсл нөө параллел ертөнцтэйгээ нийлжлээ шүү дээ тий. Тэгээ дээрээс нь өшөө нэг нэмэгдэж байгаа зүйл нь бол энэ зомби ертөнцүүд. Тэр харанхуй гэрэл байхгүй газар юу байгаад байгаа юм бэ гэхээр тэнд бас нэг нөхөр ингээд тэр долгионыг унжаа явжлаа байх хэвээр. Гэтэ тэр зомби ертөнцлөө яваад өгдөг. Байхгүй уршин байдгүй ертөнцлөө ингээд яваад өгдөг. Тийм байж. Амар үү? Юу ч яах. Тэр ертөнцлөө явчих бай тээ. Тийм. Нэг ийм сонин тайлбарууд бол бас байна. Тэгээ тайлбарлахгүй бол болдгоо л ахaltaа хөрхий тэгээд. За энэ сансар окторгоо айгуу тийм одоо манай ертөнц юу нь яаж үүссэн энэ их тесрэлт энэ ертөнцийн тэлд мэлт энэ төргээд одоо ер нь оршин асуултууд л байгаа шүү дээ. Энэ анханасаа л бид нар ер нь яагаад байгаад байгаа орчлон ертөнц яагаад оршин байгаад байгаа энэ орчлон ертөнц яагаад ийм юм бэ гэдэг тийм асуулт одоо ийм сонин оршин асуултуудад анханасаа хариулах яваад шүү дээ. Ер нь бол манай ер нь нэмэх 5 дахь зуунаас эхлээл. За тэнгууд энэ их тесрэлтийг болохоор бас тэгж энэ олон ертөнцөөр параллел ертөнцүүдээр тайлбарлалт юм байна. ертөнц хэрхэн үүссэн, их тесрэлт яагаад болсон энэ төр гэдэг тэр оршихуйн асуултад болохоор ерөөсөө хязгааргүй олон ийм ертөнцүүд ингээ цуваа байдлаар үүсч идэг гэдэг ийм сонин онолыг энэ Пенроз гэдэг хүн гаргаж ирсэн. Энийг болохоор циклик ертөнцүүд буюу ийм одоо юу гэх юм давтагддаг ертөнц гэж нэрлэдэг. Одоо төрөл бүрийн давтагддаг ертөнцүүд байна л да. Пенрозын одоо Пенроз ч юм болохоор физикийн салбарт Нобель авсан мундаг хүн байхгүй те. Тэгэхээр бас нэг ортой мөртэй юм ярьж магадгүй гэдэг үднээс ингэж яриа аваад ирж байгаа. За тэр юу гэж үтсэн бэ гэхээр ингээ манай ертөнцөө тэлээл. Тэг ингээ тэлжсэн нь л ингээ сүултээ ингээ энэ дулааны мөхөл буюу эн чинь бүр ингээ өөр юу ч тэлэх боломжгүй болоо те. Бүх дэлхий гаригууд, бүх одоо нар однууд, бүх одоо энэ хар нүхнүүд хүртэл гэж ууршиж тесэрч дэлбэрч байхгүй болоод өөр тэлэх өөр одоо те ер нь бол тийм энтроп тийм яг үнэ тийм энтроп өшөө ихсэх боломжгүй тийм төвшөнд хүртэл ингэж тэлэх хэрэгтэй гэсэн. Тийм яг үнэ тийм. Тэгээ одоо бид нар нэг аяга ингээд хөхөнгүүд аяга бидрийг хөхөд байдаг шүү дээ тийм. Тэгээ ингээд тийм бомбочдсон шүү дээ тийм. Ингээд амаг торой долоон болчдсон шүү дээ тэгээд тоног. Тийм ийм балаа юм болдогтой адилхан одоо тэр доторх одоо бүх материалууд ингээд тэр чинь ингээд томрол тэлэл байгаа юм чинь ингээд бүгдийг сороод ингээд хүчин гэсэн үг шүү дээ. Тэгвэл бүр ингээд сүултээ вакуум хүртэл ингэж байж чадхааргүй их тийм өндөр вакуумд одоо ингээд тэлэлтэнд ороод тэгээ тэндээс цоошин ертөнд ингээд тесэрч бий болно гэдэг. Эндээс бол одоо ингээд нэгэсэндээ яг л нэг галчвуу феникс гэдэг шиг те манай ертөнц ингээд насалж байгаа хичнээн олон тэрбум жилийн дараа ингээд тэлж хагаад
ингээд мөхжээн, сүнжээн одоо үнс тортог нь үлдэнгүү те тэр үнс тортог дотроос дахиад цоо шинэ ертөнцийг үүсэж байгаа ийм циклик ертөнц байх хэрэгтэй гэдэг Пенер бас ийм тайлбар хүргэсэн. Тэгэхээр манай ертөнц бол зүгээр нэг хэсэг нь. Энийний дараа дахиад нэг өөр ертөнц яг адилхан цикл байдлаар давтагдсан байдлаар ингээл дахиад тесрэл дотроос үүсэл, тэр нь дахиад дотроос үүсэл, тэр нь дахиад дотроос үүсэл гээд дотроос ингээд дэлбэлээ яваад байгаа юм цэцэг шиг ингээд явдаг ийм ертөнцийг бол одоо Пенер санал болгож байгаа. Өөр бас янз бүрийн тийм циклик ертөнцүүд байна. За жишээлбэл манай ертөнц ингээд тэлцэн тий дэлбэрсэн. За ингээд аваад хэлж явж исэн буцаад ингээд удаашраад эргэж хомигдаад тэр нэг цэг рүүгээ бүгд унаад тэгээд дахиад тэр цэгээсээ дэлбэрээд тэгээд нэг өснөө бүф дэлбэрэл бос биенээрээ сонол дахиад дэлбэрэл ингээ яваад тийм одоо лухшаад ингээ явааддаг. Ийм төрлийн бас циклик ертөнц гэж байна. Ийм төрөл бүрийн циклик ертөнцүүд гэж байна. Хомигцаараа хард нөхөлчихгүй шүү дээ. Тэгээ хар нөх болно гэсэн үг. Яг үнэ хар нөх болно гэсэн үг. Тийм. Бүх юм бие биенээрээ онцгорч хар нөх болох байхгүй яг үнэ. Тэгээ тэр хар нөх чинь л одоо ертөнцийн хэмжээтэй олоод ирэхээр тесэрдэг байж болно шүү дээ. Иймэрхүү санааг одоо гараад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар бол нэг ертөнцид л явж байна. Тэгээд энэ ертөнц мөксөний дараа дахиад цоо шинэ ертөнц бий болно. Тэр ертөнц нь бас аюу сонин таамагуд байдаг л та. Тэр ертөнц яг манай ертөнцтэй адилхан байна. Манай ертөнц яг яаж авсан, яг тэр замыг дагаж авна гэдэг нэг юм санаа байна. Нөгөө бол нөгөө нэг олон төрлийн ертөнц байсан шүү дээ. Би одоо жишээлбэл өнөөдөр кофе уусан бол дараагийн ертөнцтэй ингээ цай ууж ах юм билүү те. Ийм ачаа чинь бас тайлбарууд бас байж байгаа. Тэгэхээр бол иймэрхүү бас төрлийн олон ертөнцүүдээс байж болох юм байна. Араараас цуурж явж байгаа. Цаг хугацаанд бүр ухардаг одоо энэ чинь ингээл тэлээ явж ирсэн эргээд ингээ хомигдаад эхлэхээр цаг хугацаанд ухардаг. Яг би одоо ингээл тэлтийн одоо яг нэг зогсоол буцаад хомигдож эхлэн штэ. Тэнгүүд би ингээ аргашаага яваал эхлэн гэсэн. Одоо би ингээл аргашаа гал ингээл яг одоо ертөнц хомигдоод эхлэнгүүт би ингээл аргашаага яваал буцаад их өсөрлөг одоо тэр анхны цэг рүүгээ явах гэдэг чинь амьдралаар буцаа амьдрах юм биш үү? Тийм нэг тийм санаа байгаа тийм. Завхарсан юм болохоо. Энэ ямар ч ийм төрөл бүрийн ертөнцийн санаанд бол ямар ч тесрэлтэй холбогддог. За энэ ертөнцийн тэлэлт юу нь яаж болсон бэ гэдэг дээр хүртэл аюу тийм сонин санаанд байждаг. За одоо жишээл инфляц юу нь яаж болсон юм? Энэ инфляц жааханд аюу хурдан болсон. Яагаад юу нь зогссон юм? Тэгээ ер нь орчлонгийн тэлэлт яагаад ингэж хурцаад байгаа гэдэг ч юм уу. Одоо энэ аюу тийм олон сонин асуултууд байдаг л да орчлон ертөнцтэй холбоотой, тэлэлттэй холбоотой. За тэнгууд энийг болохоор ингэж тайлбарлаж байгаа. Энэ бөмбөлөг ертөнцүүд гэдэг онол байдаг. Бүх ертөнцүүд ингээ оршин байж идэг. Өөр янз бүрийн ертөнцүүд оршин байж идэг. Жинхэнэ оргуу хоосон гэдэг тийм газар байж идэг. Тэгээ тэр дотор ингээл ертөнцүүд бүх гэж бөмбөлөг шиг үүсдэг. Тэгээд тэр бөмбөлгүүд хоорондоо ингээд бөмбөлөг болоод үүсэхдээ ингээл инфляц болж тэлжсэн өөр нэг бөмбөлөг ертөнцтэй мөргөлдөхөөрөө ингээд тэлтэн зогсчдаг гэдэг ч юм уу те. Иймэрхүү санаа төрөлдөг. Энэ санаа нэг сони юм болохоор туршилтаар батлагдах боломжтой гэж үзэж байгаа. Тэгээ тэр одоо баг ингээд юуг нь олцсон байж идэг. Жишээ нь одоо энэ ертөнцийн дэвсгэр цацрагалт дээр энэ өөр ертөнцтэй юм бөмбөлөг ертөнцийн санаа үнэн бол өөр ертөнцийн бөмбөлөг одоо бидэртээ мөргөлдсөн улам мөр тэндээс холдох хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр мэрийг нь олж малцсан. Энэ их сэжигтэй байна. Энэ ээж хамгаадаггүй багтгүй гэдэг тийм малцсан санаанд бас явж идэг. Ихэнх одоо энэ параллел ертөнц олон ертөнцүүдийн санаа бол ингээд энэ батлагдахгүй нотлогдохгүй болохоор физикийн санаа биш гэдэг байхгүй. Философийн санаа гэдэг. Гэтэл энэ бөмбөлөг ертөнцийн яг бол ингээд магадгүй туршигдчих болно гэдэг тийм сонин иймэрхүү юм байж. Нэг бөмбөлөг бүг үүснэ гэхэлэр баг Big Bang-тай адилхан сонсдог байна уу юу? Тийм. Тэгэл янз бүрийн тийм Big Bang-ууд болж байгаа байхгүй. Ингээл бөмбөлгнүүд үүсэл тэр тиймэрхүү ертөнцийн. Тэр яг нь инфляциал тайлбарлах гэж оролдоод байгаа юм л да. Ер нь бол бид нар ийм физикийн үзэгдлүүдийг л тайлбарлах гэж оролдохдоо ийм ачаа чим зохиогоод байгаа гэсэн үг. Гэтэ тэд нар бас заримдаа ингээд тийм туршилтаар батлагдах боломжтой ч гэж магадгүй. За энэ хүмүүн зарчим гэдэг санаа байна бас. Одоо манай ертөнц бол ингээд яагаад оршин байгаа гэдэгт те бурхан үсгсэн юм аа гингүүт бурханд дургуун хүмүүс нь болохоор одоо бэлгүн шиг бурханд дургуун нөхдөөд байж тээ бас. За тэр нөхдөөд бол ингээд гүмаанч та гэтгэхэр ингээд яг тэгвэл яаж үссэн тэгвэл тайлбарлчих бурхангүйгээр тайлбарлчих гэхээр за тэр нөхдөөд бол бодож байгаа те айгүй олон юм ертөнц үйж тийм хязгааргүй олон ертөнц үйж байгаа гэд. Тэгээ тэр дундаас бидний дотор л байж таарахгүй юу гэд. Одоо манай ертөнц ч айгүй гоё штэ. Гэт бүх юм айгүй нарийн тохируулсан юм шиг. Одоо нэгсэн танд хөгжин байх юм бол чавц болгоныг нь нэстэ төгс ингээ нарийн тохируулж байгаад ингээд айгүй гоё юм дуу гарч байгаа юм шиг ийм ертөнц авахгүй манай ертөнц чинь. Нэг одоо хөгийн лалдагдуулахад амьдрал байх боломжгүй. Нэг хөгийн лалдагдуулахад од асах боломжгүй. Нэг хөгийн лалдагдуулахад одоо тий хүчил төрөч юу гэдэг ингээ шатан дэлбэрнэ гэл ингээ хачаа чим болоод тий ингээ яг гоё тааруулсан болохоор л ингээ амьдрал ингээ үүссэн бид нар ингээ яриад сууж байгаа гэдэг ийм санаа байдаг байхгүй. Ийм fine tuning буюу энэ төгс хөглөлт гэдэг юм. Тэгээ хин хөглчөө гэдэг тийм. Хин хөглчөө гэдэг асуудал гэсэн үг шүү дээ ер нь бол тийм. Тэгэхээр эн чинь болохоор
нэг бол бурхан хөглсөн байж болно шүү дээ, тий. Тэр бол ингээ анханаас нь хөглсөн нэг ертөнц байж болно. Үгүй бол маш олон төрлийн ийм хөгтэй ертөнцүүд байж байгаа. Хязгааргүй олон ертөнцүүд байж байгаа. Тэд нар хязгааргүй олон төрлийн ийм хөгнүүдтэй. Тэр дундаас л нэг нь л ингээ таарсан гэсэн үг. Гэхдээ яг надад нэг хувьслын Чарльз Дарвины онол шиг санагдаж байгаа байхгүй юу? Энэ ертөнц биднэрт зориулж тийм гоо хөгтэй болоогүй. Харин бид нар өөрсдөө нөгөө энэ ертөнцтэй ингэж те одоо таарч болж те. Наад чинь болохоор яг энэ аахгүй хүмүүн зарчим гэдэг байгаа чинь гэсэн. Хүмүүн зарчим гэдэг бол бид нар яагаад өөр ертөнцид биш энэ ертөнцид байгаа юм бэ гэхээр өөр ертөнцид байсан бол бид нар уус оршин байж чадахгүй байхгүй юу? Тийм. Энэ одоо орчлон ертөнц яагаад биднийг ингээд оршин байгаад байгаа гэхээр энэ орчлон ертөнц дотор бид нар оршиж байгаа болохоор бидний асуултыг асууж чадаад байна шүү дээ. Үгүй байсан бол бид нар асууж чадахгүй гэсэн. Өөр ертөнцид байсан бол бид нар тэрийг асууж чадахгүй нэгсэндээ оршиж чадахгүй л гэсэн. Энэ ертөнц биднийг оршуулж үгүй юу гэсэн үг вэ? Ч оршуулж гэхээр үгүй оршин байлгаж байна те. Орогдуулж байна. Тийм болохоор л бид энэ дотор байж байгаа. Тэрнээс бол өөр газар байсан бол бид нар оршин байхгүй гэдэг. Энийг болохоор ингээ хүмүүн зарчим гэж нэрлэдэг байгаа. Яг л наад чинь өөрөө чинь сайн хэлсэн хүн. Бид нэр баг өөр ямар ч ертөнцид очисон тэгээд ямар нэг юм л болохгүй л байж тарах байх л та. Яг энэ биш л улсаа хань тий. Бид нар чи яг энэ зориулагдаад үүссэн болохлаа. Тий. Үгүй бол бас зүгээр л энэ дотор л баяж таарсан. Өөр өшөө хязгааргүй олон ертөнцүүд байж байгаа. Зарим дотор бид нар амьдарч болохгүй, зарим дотор амьдарч болно. Зарим дотор нь бол ингээ тий. Бид нар ингээ байж байгаа болохоор л байж байгаа. Өөр ертөнцөөр байсан бол тэр нөхдүүдсэн бас гайхаад сууж байгаа ингээ бид нар яагаад энд байж байгаа юм бол гэл тий. Ингээ байж байгаа гэсэн. Энэ бол тийм гайхаад байх юм биш. Одоо мянган ширхэг ийм слот машин байжгаад нэг нөхөр нь одоо ингээд ялчингууд тий. Тэгээд тэр хүн чинь гайхаж шүү дээ. Би яа ялчваа. Би одоо тийм атстай юм болоо гайхаж байгаа тайлбар гэсэн үг байхгүй. Ялчилт харна шүү дээ нэг нь. За энэ холограм ертөнцийн анал гэж бас байдаг. За холограм ертөнц бол ерөөсөө энэ хар нөхлөө унсан зүйлүүд хайчдаг вэ гэдэг асуултаас гарч ирсэн. Хар нөхлөө юм унчингууд яг нөө дээр үеийн бид нар классик юм анхны тэр хар нүхний сэтгэлгээгээр бол унсан бүх юм гарч ирдэггүй байсан байхгүй. Тэгсэн чинь термодинамик тэр энерги хадгалагдах хууль бол яасан хийсэн 9 бусын тэр физикийн онолоодын зөрчөөдсөн болохоор нь одоо энэ нэр бүхийн хүмүүс гарч ирээд за энэ бол энэ асуудлыг шийдэхгүй л болоод энэ физикч норж унлаа гэд. Тэр нь бол хар нүхлөө унсан бүх зүйлүүд эргэж гарч ирэх хэвээр. Тэр мэдээл одоо тэр татах хүч альсгүй тэр цэник миник гэдэг ч юм уу те төрөл бүрийн тухайн одоо массын мэдээлэл бол энэ хаана үлддэг вэ тэр энэ хар нүхний event horizon буюу энэ гадна талын хар давхарга одоо тэр юу вэ те одоо үйл явдлын хаяавч гэж нэрлэдэг байгаа. Тэр харалж үзэгдээд байгаа тэр үл үзэгдэх энэ давхарга дээр яг л усны мандал дээр байгаа тусч байгаа юм шиг юм долгион үсгээд тэрэн дээр ингээ үлдчихдэг. Одоо нэг өсөнд одоо масс нь бол ингээл тамарч үлдээл те цэник нь бол ингээд тэнд ингээд үлддэг. За тэгэхээр хизээ нэгэн цагт Хокингийн цацралт гэдэг юмар гарч ирдэг байхгүй. Ингэж үзэж байгаа. Цаашаа нэг хотод руу ч нэг юм руу орчихгүй юм уу тий? Хотод руу орно. Гэхдээ гол нь тэр чинь тэгээд орчих юм бол нөгөө нэг термодинамик чинь зөрчөөд нь штэ. Юу ч одоо ямар ч энерги алга болохгүй, ямар ч энерги гарч ирэхгүй гээл тий. Тийм иймэрхүү юм чинь зөрчигдөх гээд байгаа байхгүй. Тэнгүүд энийг шийдэх хэвээр. Энийг шийдэхин тулд тэр хар нүхний event horizon дээр бол тэр мэдээлэл үлддэг юм байна гэдэг ийм онол гаргаж ирсэн. Онолч гэж энэ бол үнэлэлтэй. Энэ тийм байхаас өөр арга байхгүй. Тэгээд тэр мэдээлэл одоо юу болдог вэ гэхээр одоо хоёр хэмжээст ертөнцийн ийм долгион үүсгэрээ одоо ингээд тэр долгион болохоор ийм холографик ертөнцийн үүсэх боломжтой гэж үзсэн ийм холографик ертөнцийн онол гэж байна. Одоо нэгэсэндээ бидний энэ ертөнц бол одоо түрүүн нэг холограмтай анги дээр ирж байгаа шүү дээ. Хоёр хэмжээст ийм хавтгай дээр бид тэр гурван хэмжээст ийм мэдээлэл ингээд шарж болдог гэд. Тэгээ бид нар бол яг ингээд харахаар яг л гурван хэмжээст юм шиг. Гэтэ энэ бүх мэдээлэл нь хавтгай дээр л байж байгаа. Орчин байдгүй юм нэгэн хавтгай дээр ийм гурван хэмжээст оршин байгаа юм шиг зүйлийг гэж мэдээлэл хадгалж болтгоо гэдэг. Энийг яг тэр хар нүхний гадаргуу дээр аваачаад тавьчих юм бол тэр хар нүхэн дотор нэг ертөнц үүсэх боломжтой гэсэн үг. За тэгээд тэр хар нүхлөө тэр ертөнцлөө орох үе таалга нь бол хар нүх. За тэр ертөнц дотор ч гэсэн одоо хар нүхэн дотор холографик ертөнц биш үү те. Тэр ертөнц дотор ч гэсэн бас нэг хар нүх байж болно. Тийм. Өөр нэг хар нүх үйж болно шүү дээ те. Тэнгүүд тэр хар нүхлөө орох юм бол манай ертөнцлөө эргээ гараад ирдэг гэж болно. Эсвэл өөр ертөнцлөө орчдөг гэж болно. Ингээ хар нүхэн дотор хар нүхэн дотор хар нүх хязгааргүй олон ширхэг юм хар нүхнүүд бүгдэн дээр нэг ертөнцүүд байж байгаа гэж үзэж байгаа. Одоо манай бүх галактикийн төвд хар нүх байж дээ. Жижиг сажиг зөндөө олон хар нүх байж. Тэр болгон юм биш үү те? Тийм маш түгээмэл. Тэр болгон дотор ертөнц байгаа болохоор тэр болгоны гадарга дээр тийм. Тийм яг үнэн тийм. Тийм тэгээд одоо яг үндэ очиж харсан ертөнц гэж байгаа л тийм. Тийм. Тэгээд одоо бид нар тийм ертөнц дотор бас байж болно гэж үзэж байгаа. Бид нар нэг хар нүхний гадарга дээр байгаа нь байж байгаа. Тэгээд бид нар ертөнц ягаад хилээд байгаа вэ гэхээр манай хар нүхлөө баахан юмнууд унаад
Тэнгүүд ингээд нөгөө хар нүхний гадар чинь тэлнэ шүү дээ тий. Тэр манай ертөнцөд тэлээд байгаа мэлээд байгаа гэдэг айгүй гоё ингээд тайлбарууд байж байна. Хэвээ гоё юм аа. Би сая бас нэг саяхан бас хар нүхний тухай бодоод энерг алга болохгүй гэхээр хар нүхэн нэг хэсэг хугацааны дараа дэлбэрдэм болов беби хар нүх гэж бас байдгүй юм болов. Тэр нэг юм тэр бүтээгч байгаа юм чи эхлээд нэг жижигнээс эхлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тэ одоо цагаат ч байд юм уу тий. Оо нэрээ нар. За юу хоёулагийн хамт юу нэвтрүүлгийн цаг дуусчлаа. Яг уу. За хоёлаа тэгвэл одоо би галс нэг юм яриад дуусчих. Ерөнхийдөө төрөл гэж байгаа Tegmark-ийн гаргасан, Brian Greene-ийн гаргасан, Tegmark-ийн 1 2 3 4 5 гэл ингээд нэрлэлцээ айгүй хөөрхөн юмнууд байж байгаа. За энэ дотор нь болохоор би хамгийн онцлох гэдэг нь шатлал 4 гэдэг дээр нь болохоор математик бүтцийн хувьд ерөөсө хоорондоо тис он дондоо байдаг юм математик ертөнцөөс байдаг. Ер нь бол бүх ертөнцүүдийг бүгдээр ингээд ангилах юм бол ер нь хамгийн том нь бол математик ертөнц таардаг. Математик ертөнц юм уу? Математик ертөнц. За манай ертөнц бол энэ математик ертөнцийн нэг нь. Одоо бидний түрүүний ярьсан бүх ертөнцүүд энэ математик ертөнцийн дотор хамаарна. Тэгвэл компьютерийн симуляц юм шүү юу? Яг үнэ. Юу наадаж ярих гэдэг байхгүй. Компьютерийн симуляц ч гэсэн нэг юм ертөнц үүсгэж байгаа. Тийм. Тэгэхээр энэ ертөнц чинь бидний одоо энэ параллел ертөнцүүдийн нэг болох хэвээр. Энэ мета ертөнц байна, компьютерийн симуляц байна, тийм. Энэ бидний математикийн бүх зүйлүүд энэ өөр өөрсдийн гэсэн ертөнцүүдийг үүсгэждэг. Энэ болгон бидний энэ параллел буюу энэ бидэртэй зэрэгцэн орж байгаа ертөнцүүдийн тоонд орох хэвээр гэж үзэж байгаа. Энэ олон ертөнцийн онол цаашаа өргөдөгдөд ийм том зүйл болж байгаа гэсэн үг. Яас хэцүү юм бэ? Нэг програм дотор яхаа мэдэхгүй байцаах чинь дээр симуляц болсон. За, өстой нэрээ гой сонирхолтой зөндөө олон кинонууд л санаанд орлоо. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Од мөндрийн алтан гишүүд болон за илүү эрүүл илүү бүтээлч Iron Cycle компани маань хамтран ажиллалаа. За, нэвтрүүлэг НТV-гөр бол Од мөндрийн радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. За, хамтдаа үзэг сонсогч та бүхэндээ олон хасаатай маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.